э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Үйлс номноос хийх уншлага. Тэр мөн дээр болон луустар тэрв үзэх түн тэнд нэгэн итгэгч Юудэ эмэгтэй хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд эцэг нь грек аж луустар болон Икониумын ах дүүс ам сайтай байв. Паул түүнтэй хамт аялахыг хүслээ. Гэхдээ Тимотийн эцэг нь грек гэдгийг нутгийн юудэчүүд андахгүй тул түүнийг хоцлоод хамтдаа явжээ. Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Ерүсалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав. Чуулганууд итгэлээр бэхжиж өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв. Азид үг тунхаглахыг ариун сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатийн нутгаар дайрч өнгөрч Мусиад ирээд Битун явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв. Шөнө нь Паулд нэгэн Македон хүн үзэгдлээр гарч ирээд Македонд ирж бидэнд туслаач гэж гуйсан ажээ. Үзэгдэл үзмэгцээ тэрээр Тэнгэр бурхан тэдэнд сайн мэдээг тунхаглах гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруйд бид Македон явхаар болов. Иохны ариун айлдлаас хийх уншлага. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсныг нь мэдгтэн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш. Гагцхүү би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. Боол эзнээсээ илүү агуу биш гэж би та нарт хэлснийг санах тун. Тэд намайг хавьдсан бол та нарыг бас хавьчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарыг бас сахих болно. Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг уйлдах болно. Учир нь тэд намайг илгээсэн нэгнийг мэдэхгүй юм. Таны үг миний хөл дэх тэнлүү миний зам дэх гэрэл. эцэн бидний ариун библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. 아멘.